За, hi guys. Сайн байцгаана. Шинэ бичлэгтэй тавтай морил сонгоол бүлэгт маань бас тавтай морил Ахмад БГ байна. Тэгээд энэ удаагийн бичлэг болохоор гадаа хийгдэж байна. Дотроос 8 секунд, 8 минутын нөгөө нэг ерөөсөө юугүй эдитгүй явж байгаа. 3 дахь нь. Тэгээд өнөөдөр найзуудтай уг нь бол миний ярих гээд байгаа санаа болон одоо бас зүйлсүүд уг нь байгаа юм. Тэгтээ яг тэрлүү орохоос өмнө бас нэг энд нэг өнөөдөр миний бодож биш өнөөдөр бас нэг тийм гоё үлгэр олоод тэгээ тэнийхээ ярих ч үгүй та найзуудтай. Тэр үлгэрийн нэр нь юу юм бэ гэхсэн чинь Мандарин ба Тайланд. Тийм нөхцөл байна. Тийм. За тэгээд үлгэрээ уншия да. Эртээ урдын цагт Тайландд аялж яваа хос хоёрын түүх юмсанжээ. Нэгэн өдөр найз залуу нь охиноосоо өглөө босоод юу хийсэн талаар нь асуув. Тэгтэл найз охин нь өглөө босоод нүүр гараа цэвэрлээд жимс бэлдсэн. Мөн жимс бэлдэхдээ маш их цаг зарцуулсан гэв. Түүнийг сонссон найз залуу нь гайхаад яагаад удсныг нь лавлдал мандрин жимсэн дотроо үртэй тул түүнийг нэгэнгүй үрнээс нь салгаж бэлдсэн гэв. Яагаад үрнээс нь салгаж байгаа юм бэ гэж асуутал үртэй мандрин идэхэд хэцүү төвөгтэй байдаг гэжээ. Мандрин идэх хэцүү төвөгтэй байдаг гэжээ. Үүнийг сонссон найз залуу хэсэг бодолд автан тийм учраас мандаринууд шүүсгүй налбгар болсон юм уу? Надад болохоор хазангууд шүүсэн асгардаг шүүслэг мандарин гоё байдаг гэв. 2 минут. За. Гэв. Найз охин өмнө хоёулаа Солонгост байхдаа иддэг байсан мандарин дотроо үр ясгүй байдаг байсан. Харин Вьетнам, Тайландын мандарин үр яс ихтэй байдаг талаар мэдснээ найз залуудаа хэлэхэд залуу тэгвэл шүүслэг ястай мандарин уу? Ясгүй шүүсгүй мандарин уу гэж асуухад охин ясгүй идэхэд амар байвал гоё гэжээ. Энэхүү ярианаас залуу олон янзын мандарин хүний идэх сонирхол мэдрэмж хүсэл мөн улсын мандарин өөр байдаг талаар ойлгожээ. Ийм нэг сая арай жоохон ямархан уншиж уу? Тасалж маслаад ингээ камер руу харж марсан бол уг нь зүгээр байсан юм тий. Тэгээд нэг юу яагаад вэ? Ямар ч нэг тийм одоо нөгөө доголд мөрөг гэдэг ч юм уу эсвэл нэг юм өгүүлбэр уншигч нэг юу байдаг та. Тийм юу байхгүй шууд ингээ тийм үү тий. Тэгэд энэ юу санаа ойлгосон уу сая? Үлгэрийг. Энэ үлгэр болохоор өнөөдрийн яг битүүрийн болсон үйл явдал юм уу? Тэгэл гэртээ хөвтчихсэн чи нэг мандарин хийсэн талаар ярилцж байгаа өглөө юу хийсэн талаар ярилцсан чи харин нэг юм хөө юм яригадаад тэрийгэ үлгэр болгоод тэгээ сая ярьчлаа би. За нэг одоо болохоор юу яах вэ? Одоо юу ч ярихгүй ингээд байж байгаад өнөөдөр юу яах талаараа юу болсон талаараа жоо хуваалцсан юм уу? Тэрнээс өмнө уг нь би яг Тайландд ирсэн талаараа бол ярих гэж бодож байсан юм аа уг нь. Яагаад Тайландд ирсэн юм бэ гэхээр 3 жилийн өмнө ч юм уу 4 жилийн өмнө айгу бодож төлөвлөж ирсэн. За ер нь Тайландд очивол гоё юм байна да гэж бодож байсан. Тэгээд яг тухайн үедээ уус аялахад жоохон мөнгө байхгүйсэн юм аа. Ер нь бол тухайн үед. Тэгээд Солонгос явах боломж гараад Солонгос очиж ажил хийгээд мөнгө цуглуулад бас аяллаа данс гэж нээгээд аяллахаа дансаар бас ер нь нэлээд ингээд цуглуулж яснаа.
Тэгээ ерөөхдөө бол наашаага Вьетнамаар дамжаад наашаага ирэх юм аяллаа хөтөлбөр одоо юу гэдэг юм хувь тавилан гэх юм уу төлөвлөгөө гэх юм уу баг тэр биелсэн юм байна. Тэр талаар яах чаасан. Тэгээд одоо яг ингээд очоод Монгол руу одоо ерөөхдөө явж байгаа. Монгол руу яваад очоод бас яг юу хийх юм бэ гэдгээ уул нь бол энэ влогтоо ингээд яриад тэгээд шууд тэр юмнуудаа ингээд хийгээд биелүүлээд ингээд явах юм бол арай илүү цэгцтэй тэгээд яг юу ярьжсэн гэдэг нь санаад нэг тиймэрхүү юм байгаад байгаа. Тэгээд яг яаж өөрчлөх юм бэ гэхээр болохоор миний хувьд одоо жишээ нь жимээр ингээд хичээлдэг ч юм уу ингээд эрүүл зүгээр амьдрах гээд бас хичээгээ судалдаг. Тэгвэл энэ дадлыг нэг хүнд ч гэсэн ингээд зааж өгөөд тэгээ бас нэг одоо намайг таньдаг мэддэг одоо залуучуудыг бас ингээд гоё ивентээр ингээд уулзсангуудаа хэдүүлээ ингээд нэг ярихаас илүүтэйгээр яг үйлдэл болгоод ямар нэг юм хийя гэсэн бас уриалгатай нэг төлөвлөгөөнүүд байгаад байгаа байхгүй. Тэгээ тэрийг энэ видеогоо бичлэгэн дээр ингээд хадгалж жагаад очоод тэгээ ингээд яриад явж яснаа ингээд тэрийгэ биелүүлээд тийм одоохондоо бодоод байгаа. Тэгээ ямар ч эдитх болохоор бас их сонирхолтой байна. Энэ эдитний талаар бас өнөөдөр өчтөр бас нэлээд бодсон юм аа. Тэгээ энэ нь болохоор ингээд яг ингээд хүн алдахгүй зарим алдж байгаа ямыгаа ингээд хасаад ингээд бичлэг хийгээд хаач нэг сонирхолтой биш юм шиг. Яг л гоё ингээд алдж байгаа шамуугаа хэлэх гээд байгаа юмнуудаа ингээд жоох ингээд иймэрхүү стилээр хамаагүй ингээд хилээд яваад байвал их сонирхолтой л гэж санагдаад байгаа. За 7 секунд 20 секунд болж байна. Одоо бас цагийнхаа жоохон баримжаа та ярина. За гадаа орчныг жоохон харуулт юм уу? Ийм хүлэнда. За 8 минут болчлоо. Баярлалаа манайхаа.